За ерөн зүгээр яг энэ агентлаг дээр гэдэг юм уу энэ дээр төслүүдэд зангидж босод бямдууд нь та бүхэнд өөрсдийн төслүүдийг өгөх чинь тэр нэг зэгсэнд орж чадж байгаа юу үгүй юу? Ерөнхий сайдны энийг та бүхнийг дэмжиж энийг бас нэг өгөх тийм боломж байна уу байхгүй юу? Нэгдүгээрт, хоёрдугаарт би нэг юм асуух гэж байна. Энэ хавар ямар том төслүүд эхлэх юм бэ? Яг эхлэхээ санхүүжилт нь бэлэн болцсон, бичиг баримтууд нь бэлэн болцсон, тээзүү энэ нь бэлэн болцсон. Одоо яг эхлэхээр энэ төр бэлдэж байгаа ийм төслүүд ганц хоёр төсөл байна уу байхгүй юу? Ер нь цаашдаа энэ айл ал төслүүдийг явуулах 19 20 онд айл ал төслүүдийг бол хэрэгжүүлэхээр энэ ийм төлөвлөсөн юмнууд байна уу байхгүй юу? Төслүүдийн тань газар тань тэр бүх юмтай нөгөө төлөвлөсөн юмнууд байна уу? За концесс гэж яриад байгаа. Концессээр бол би нэг юм асуух гэсэн. Ажил нь эхлээгүй хөрөн мөнгө нь байхгүйгээ төслүүдийн тэр бол концессд бол зогсоогоод энэ хааж болдгүй юм уу? Тэр гэрээнд өвчнгүй болох хэрэгтэй. Зарим энэ концессийн зүйлүүд бол зэгслэхгүй бол одоо хэдэн төсөл дээр бол хэдэн тэрбум хэдэн их найдаар нь яригдсан ийм замбраагүй юмнууд яваад байна л та. Одоо тэгээ сая зарим нь болохоор өдөөс энэ саяын төсвийн тодтгол дээр яамдуудын төсөв дээр орж сууж өгөөд 10 хэлбэр төлөхгүй болохгүй. Эннээсээ болоод айгүйх маргаан дагуулж яадаг өнөөдөр асрах хэмжээний мөнгөгүй байж байгаа мөртлөө ердөөсө 2-300 тэрбум төгрөгийн хөрөнгө болоод төсөв дээр суулгахаас өөр аргагүй хөгжлийн банкнаас бол шилж ирэх энэ иймэрхүү зүйлүүд гараад байна. Наадах энэ концесстэй холбоотой юмнуудад нэг зэгсэл дуусгаач. Векселтэй холбоотой юмнууд нэг дуусгаад гаач нэрс болохгүй бол. Тэгээ хүчингүү болгоод яагаад явж болдгүй юм бэ? Энэ өмнө ийм замбраагүй байх юмнууд эхлээд замбрааг үтсэн юм. Би тэгээ хамгийн гол асуудалтай асуух гээд байна. Их тодорхой хариулт шин надад. Энэ одоо энэ хавар 4 сар 5 сард эхлэх тийм төсөл байна уугүй та нарт. Одоо ердөөс янз бүрийн худлаа ярих болох хэрэгтэй байхгүй. Одоо үнэндээ бол өнгөрсөн 8 сар 9 сараас хойш энэ тэнцлэг байгуулагдсан, энэ засан газар байгуулагдсан. Одоо бүтээн байгуулалтын ажлууд хийх цаг нь болсон шүү дээ. Ингэжээж ажлын байр гаргах, ингэжээд энэ аж ахуйн нэгжүүдэд дэмжиж явах, ингэжээд эдийн засгаа дэмжихгүй бол одоо болохоо байлаа шүү дээ. Үндсэндээ бол тийм учраас энэ хавар яг эхлэж байгаа томоохон төслүүд гэдэг юм уу, хаанаа ямар яг төслүүд нь эхлэж байна, яг ажил нь эхэлж байгаа юм байна уугүй юу? Тэрийг надад хэлээд өгөөч. За баярлалаа. За хоёрдугаар микрофоныг өгье. Баяр цагаан дараа харуулах уу? Хин харуулах уу? Нэгдүгээр микрофоныг жаргал цагаан дараа харуулъя. За баярлалаа. Жаргал сайхан хөрөнгө оруулалтын хэлцээний дарга байна. За гишүүний асуултанд хариулъя. За энэ өнөө маргаашгүй эхлэхээр бол төслүүд бол яг одоо бол байхгүй. Тэгтээ энэ 4 сарда багтааж бид нар хэлцээрийн шатаа дуусгаад эхлэхээр төслийн хоёрын зэрэг бол төсөл явж байгаа. Тухайлах юм бол гацууртын төсөл байна. Энэ бол бид нар хэлцээрийн шатанд яваад тэгээ удахгүй Канадын талаас бол санал шийдэл нэрээд ер нь бол явахаар болж байгаа гэж бол ойлгож болно. Энэ бол удахгүй эхлэх баха. За концессор хэрэгжиж байгаа томоохон төслүүд маань нэг маань бол энэ төв цэвэрлэхийн төсөл байгаа. Энэ бол барилга хот байгуул орчны яам үндэсний хөгжлийн газар дээр ингэж хамтарсан ажил хийх гараад одоо өнөөдөр засгийн газраар бол бас хилцэгдээд бас явахаар болж байгаа юм төсөл байгаа. За концессийн энэ төслөөр хэрэгжиж байгаа энэ төв цэвэрлэхийн төсөл маань нийт өртөг нь 285 сая Америк долларын төсөл байгаа. За гацууртын төсөл маань 600 орчим тэрбум төгрөгийн ийм төсөл байгаа. За өнөөдрийн байдлаар бид нар яамдуудаас болон одоо бусад холбогдох байгууллагуудаас төсөл хөтөлбөрүүдийн саналуудыг бол нэгтгэж аваад үндсэндээ дуусж байгаа. Бид нар бол энэ хуулийнхаа хүрээнд бол 30 тэрбум төгрөгнөөс дээш төсөл хөтөлбөрүүдийн саналыг хүлээж авч нэгтгэж одоо ирэмблэх ажил маань хийгдэж байгаа. Тэгэхээр үндэсний хөгжлийн газарт бол төслүүдээ саналуудаа ирүүлэх одоо ажил бол бас үндсэндээ зэгцэрсэн гэж ойлгож байна.
одоогоор төслүүдэд ирүүлээгүй байгаа. За эдийг бол бид нар одоо нэгтгэж аваад энэ 5 сарын 15-ны дотор засгийн газар дүргэн барихаар бол ажиллаж байгаа. За энэ төслүүдийг эренблэх одоо үнэлэх ажил бол хийгдэж байгаа. Бусад томоохон төслүүдээр бид нар бол яригдж байгаа зүйл байгаа боловч яг өнөө маргааштай эхлэх тийм асуудал бол дараахандаа байхгүй байна. Дамбач гишүүн тодруулъя. Канадын ганцхан төслөөс өөр төсөл байхгүйгээ суужиж болохгүй хаа. Гачуурт нь эхэлдэг юм уу? 5-7 төмөр зам, 5-7 асуудал. Дээрээс нь 5-7 станцын асуудал. Тез гэдэг нэг олон юмнууд байж байгаа шүү дээ. Энийг энэ жил эхлүүлээч. Одоо өнөөдөр бол яг та нар за 4 сардаас тийм байт юм байж 5-6 сар энэ жилдээ багтаж эхлэх төслүүд нь байна уугүй юу? Олон улсын валютын цаанд бидний хэдийгээр орж байгаа ч гэсэн энэ томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийх нь бол ойлгомжтой шүү дээ. Хийх зөвшөөрч байгаа ш наад чинь. Тэгэхээр би дахиад хэлэх гээд байна л да. Энэ жил ердөөсөө зарим ажлууд эхлэх ёстой юм байна. Эхлэхгүй бол бид нар энэ хямралаас гарах асуудал яригдахгүй, чадахгүй бид нар. Тэгэхээр энийг нэг эргээд дахиад сайн тайлбарлаад хэлээд өгөөч. Тэр жагсаатуудыг гаргаад ирж бидний хараа. За их тодорхой асуулт асуулаа шүү дээ. Хэн хариулах юм? Нэг номерын микрофон нэг. Тодорхой асуулт тодорхой хариулаарай. За бусад томоохон төслүүдийн хувьд бол бид нар яг үндсэндээ бол судалгаа шинжилгээ хийгдэж байгаа, хөрөнгө оруулалт хайж байгаа. Гэхдээ бол хөрөнгө оруулалт яг тэр болгон бол орж ирэхгүй байгаа. За жагсаалтыг бол бид нар гаргасан талаар бол удахгүй гаргаж өгнө. Гэхдээ томоохон төслүүдээс би зүгээр урьдчилаад нэрлэхэд за өнөөдөр бидэн дээр бол ирсэн төслүүдээс нүүрснээс нийлэг байгалийн үйлдвэрийн төсөл ирсэн байгаа. Энэ бол төсөв төртгөх нь бол 4.5 их 80-ийн ийм өртөгтэй төсөл байгаа. За эцсийн баяжмал олсруулах үйлдвэр бас мөн ялгаагүй 4.5 их 80-ийн төсөл байгаа. Энэ хоёр бол нэг нь баяжмал тээзүн хийгдээд дууссан. За нөгөө нүүрснээс нийлэг байгалийн үйлдвэрийн төсөл маань урьдчилан судалгаа нь бол хийгдсэн ийм төсөл байгаа. Бид нар энийг бол хувийн хөрөнгө оруулалт гадаадын дээд тусламжинд хамруулахаар бол бас ингэж ирэмблээд байгаа. За дараа нь бол алт цэвэршүүлэх үйлдвэр нэг номерын микрофон дахиад өгдөө. Нэг номерын микрофон. Алт цэвэршүүлэх үйлдвэр байгаа 136.9 тэрбум өртөгтэй 5-7 нүүрсний уурхайн төсөл байгаа 7.4 их 80-ийн өртөгтэй. Энэ дээр бол тээзүн хийгдсэн юм төсөл байгаа. За Багнуурын үйлдвэрийн технологийн парк, Өнгөн үйлдвэрийн технологийн парк. За 5-7 гашуун сухай чиглэлийн 267 км төмөр замын төсөл байгаа. Энэ бол мөн тээзүн хийгдсэн 3.2 их 80-ийн төсөл байгаа. За бусад замын чиглэлүүд байгаа. За Эрдэнэ даваатын чиглэлийн төмөр замын төсөл бол энэ барих шилжүүлэх ашиглах концессийн төрлөөр баригдахаар бол бэлэн болж байгаа. Энэ дээр бол гэрээний асуудал нь хүлээгдэж байгаа. Ийм ажил байгаа. Энийг бол бас ойрын үед ер нь эхлэх ийм бололцоотой гэж бид нар үзэж байгаа. За ерөнхийдөө бол иймэрхүү төслүүд байгаа. 3 дугаар цэцгэлгаан станцын бол төсөл маань бас тээзүн хийгдсэн боловч бас хөрөнгө мөнгөний асуудал арайхан шийдэгдээгүй байгаа. Иймэрхүү төслүүд бол үндсэндээ бид нар урьдчилсан байдлаар томоохон төслүүдээ ингэж ирэмблээд гаргачаад байна. Гэхдээ дараа нь бол энийг гадаадын зээл тусламж хөрөнгө оруулалт төрийн түвшлийн асуудлаар концессор зээл тусламжаар гэж ирэмблээл яг үндсэндээ бол ингээд ирэмблээ сууж байгаа. Баярлалаа. За ингээм болон гişүү асуулт асууя.